За энэ гурилын татварыг тэгэлснийг буцаан татвартаа болгож байгаа дэмжиж байгаа. Гэхдээ энэ дээр нэг ноцтой нэг зүйл байна. Аливаа татвар, гайлын татвар ч өнө, орлогын татвар ч өнө урт хугацааны бодлогын шийдэл байдаг. Гэтэл бид нар богино хугацааны төр зурхан асуудлыг тэр урт хугацааныхаа бодлогыг хууль өөрчилж байгаа, татвараа өөрчилж байгаа шийдэх гэж оролдсон байна. Энэ бол яг Монгол улсын их хурлын хувьд бол бодлогын хувьд бол үнэхээр том алдаа гэж бодож байна. Жижиг асуудал гарангууд том асуудлаа хууль гаргаж агаад өөрчилсөн, эргээд өөрчилж чаддаггүй ч юм ийм байж болохгүй. Тэгэхээр энэ бол урт хугацааны асуудал, богино хугацааны асуудлыг урт хугацааны бодлогын хэрэгслээр шийдэх гэж оролж байгаа том алдаа байна. Хоёрт нь бас зүгээр сая ингээд сонсоод байхад энэ хууль өөрөө ямар зорилготой байсан тодорхойг болчиход байна. Тэгээд хууль батлалцаж байсан, оруулж байсан яам гишүүд чинд байна. Нэг болохоор гурилын үнийг тогтворжуулах гэсэн ч юм шиг, инфляц үнийн өсөлтийг бүр улсын хэмжээнд буулгах гэсэн ч юм шиг, эсвэл хуульдсан компаниудыг хашраах гэсэн ч юм шиг, нэг бол гурилын импортыг дэмжих гээд байгаа ч юм шиг, нэг юм эргэлзээтэй яг тодорхойгүй хоорондоо маргасан байдал үүсэж байгаа. Энэ бол бас харамсалтай байна. Тэгэхээр зүгээр асуулт нэг ийм л асуулт байна л да. Ямар ч хэсэг одоо тодорхой энэ хилцүүлгээс чарсан одоо тариаланчид гурилын үйлдвэрүүдийг хэлж байгааг бодсон ч харсан ч үнэлсэн ч яг шалтгаан нь бол гайлын татвар биш байна. Сая хэлж гин бас тээвэр логистик байна, өртөхийн асуудал байна, бизнесийн орчны асуудал байна, зээлийн хүүгийн асуудал байна, цаг хугацааны асуудал байна гэдэг. Тэгэхээр одоо хамгийн гол нь асуух гэж байгаа нь би бас боловсчлон дараагаас асууя. За инквирсадаас хариулна үз. Ер нь зүгээр цаашдаа яах юм? Одоо ингээд үн өсөд ирлээ гэхэд гайлын татвараа дахиад эргүүлээл татвараа тэглээ нэмий буулгая гэдээ оруулаад ирэх юм уу? Одоо тэр тээврийн зардлыг яах юм? Эсвэл бүсүүд дээр ялгаатай бодлого хийх юм уу? Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн хэрнээ, гурилтайгаа хэрнээ, чанартай гурилтай хэрнээ, үнийг нь яаж тогтвортой байлгах юм? Энэ дээр одоо энэ гайлын татварыг ганцхан тэгэлж буулгаад нэмж хасаад ингээ маргалдаад байдаг биш. Өөр ямар бодлогын хэрэгслүүд, ямар дэмжлэгүүд авч хэрэгжүүлэх юм бэ? Баруун бүсд яаж гурилын үнийг тогтвортой байлгах юм? Энэ төвийн бүсээс өөр бос таарад байгаа байхгүй. Тэгээ энэ дээр зүгээр ялангуяа боловсролын дарга яамны яг институц нь өөр ямар бодлоготой байгаа. Яагаад гэвэл би ингэж асууж байгаа нэхэр яг жил хүрэхгүй өмнө, жилийн өмнө яг энийг ингээд оруулж ирж ирсэн байгаа даа. Одоо эргээд тэр бодлого нь хэвээрээ байна уу эсвэл бодлого нь өөрчлөгдсөн байна уу? Цаашдаа ер нь яах юм гэдгийг сайд болон боловсролын дарга хариулж өгөөч гэж байна. Тэгэхээр өнгөрсөн жил хууль барихтаа яг энэ гурилын үн тогтворжуулах үүсвэр нөхцөл байдалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ учраас тоон хязгаар хэмжээтэй хугацаатай байсан. Яагаад тэгэхээр хаврын тариалтын үед гурил буудааны асуудал яригдахаар намрын буудааны үн нөлөөлчдөг учраас бид нар 7 сарын 1-ээс өмнө оруулж ирээд энэ гурилынхаа асуудлыг 25,000 тонныг оруулж ирээд тэгээд үнэ тогтворжуулаад тэгээд тариалтаа хэвээ явуулаад намар урцаа урааж аваад ингээд бид нар нэг ийм хэмжээний гурилтай байхад ингээд гарсан асуудлыг шийдэх нэ гэдэг байдлаар явсан. Тэгээ батлагдахтаа ингээд одоо өөр байдлаар батлагдсан учраас одоо энэ хуулийн зорилго биелсэн гэж үзээд дахиж энэ хуулийг бол оруулж ирж байгаа маа. Тэрнээс яг бодлого бол ингээд жилийн дотор хувраад шал өөрөөр 360 градусаар эргээд байгаа асуудал биш байхаа гэж хэлмээр байгаа. Тэгээ ер нь бол цаашдаа мэдээж хүн амыг чанартай эрүүл одоо дотоодын үйлдвэрлэлээр гурилаар хангах ийм төрлийн бодлого бол хэвээрээ байна. Тэгээ бид нар бол баруун бүсэд одоо тодорхой хэмжээний жишээлбэл арга хэмжээнүүдийг авч байгаа. Баруун бүсийн Увс аймгийн баруун турын суманд ихт бид нар 10,000 тонны элеваторыг бариад за үүнийг түшилсэн гурилын үйлдвэр байгуулад баруун бүсийнхаа гурилын хангамжийг нэмэгдүүлэе гэсэн. За дээрээс нь зүүн бүстэй бас энэ 10,000 тонны элеваторын асуудлыг бас усын төсвөр ингээд авч хэрэгжүүлээд явж байгаа. Тэр бол гурилын үйлдвэрүүд мэдээж энэ дээр гурилынхаа үнийг Улаанбуудан өөрийн өртөгтэй уялдуулад яг зохистой хэмжээнд нь барих нь бол гурилын үйлдвэрүүдийн үүрэг. Тэрнээс одоо энэ зохиомлоор үн өргөдүүлэх нь бол мэдээж байж болохгүй асуудал. Энэ дээр тэр хөндлөнгийн одоо хяналт шалгалтын байгууллагууд нь байнга хяналтаа тавьж тодорхой асуудал гарвал одоо хариуцлага тооцож явах үүрэг чиглэлтэй. За бид бол ер нь хүн амын хүнсний хангамж буюу түүхийд анхдагч түүхийд буюу стратегийн бүтээгдэхүүн бол Улаанбуудаагаараа яг гурилын үйлдвэртэй хангамжийг тогтвортой хангах чиглэлд л одоо энэ бодлогоо чиглүүлж явж байгаа гэж хэлье. Энэ ганц гурилаар өдөөгдөж гарч байгаа асуудал, ганц гурилын асуудал биш, ер нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл
дотоодын энэ хөнгөн хүнсний жоохон үйлдвэрлэл газар тариалангийн асуудал. Ер нь энэ дээр цаашд ямар бодлого байх юм бэ гэдэг асуудлыг л энэ гурил дээр тойрч гарч ирээд байгааг би ойлгоод байна. Нэгдүгээр худалдааны хуулийн асуудлыг яаралтай бий болгож өгмөр. Худалдаа зохицуулдаггүй, гадаад худалдаа зохицуулдаггүй, дотоод худалдаа зохицуулдаг. За ялангуяа стратеги гэж байгаа Улаанбуудаа гурилын хангалтан дээр төр оролцохгүй гэдэг асуудал шүү дээ бас. Айхтар асуудал. Оролцвол яаж аралцах юм, яаж доктортой үнийн нийлэлтийг хангах юм. Хэрвээ төр оролцоод үнэн дээр зохицуулт хийнэ гэвэл нөөц бүрдүүлэх асуудал аль бие усаар их хурлаар төсөвтэй жил болгон тогтмол авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэх мэтлэн ийм бодлогод байгаа. Бид нөөцөө барайг үжиж үн зохицуулах гэхээр савлгаа үүсэж байна. Энийг гайл импортоос чөлөөлөхөөр дотоод үйлдвэрлэл хүндрэл үүсэж байна гэдэг. Энэ гурил бол их сайн жишээ болж байна гэж би үзэж байна. Гурил энэ Түрүүн боловсролын дарга хэлж байгаа тэр үгүүд бодлого бол хэвээрээ байж болно. Гэхдээ улсын их хурлчин жил болгон хуулийг ингээл өөрчлөөл 180 градус эргээл 150-аад 1 буцаагаал ингэдэг байгууллага биш. Тэр хууль бол нэлээд урт хугацаанд хэрэгжиж жинхэнэ бодлого болж шингэн. Тэгэхээр харин гол нь энэ дээр нөгөө хуулиас гадна бусад яамны хэмжээний эсвэл өөр хөшүүргээр бодлогуудыг хийгээд явж байхгүй бол яг зөвхөн хуулийн дулдуудад ингээд явах юм бол маш эрсдэлтэй буруу гэж бодож байна. Зарчмын үед бүр эрс буруу. Энэ хууль жишээлбэл ямар нэгэн байдлаар унтчул яах юм? Эсвэл амжихгүй бол яах юм? Тэгээ тариалт болох гэж байдаг. Тэгэхээр чи ингээд аюултай байгаа даа. Тэгэхээр өөрөөсөө ингээд дараа нэг ингэхдээ заавал хуулиар дамжиж ч юм уу тийм бүдүүлэг байдлаар их хурлаар дамжиж ингээд шийдэж байгаа нь буруу л хэлээд байгаа. Тийм болохоор яамн дээр арай өөр бодлогын хэрэгслүүдийг энэ хуулийн хэрвээ энэ хуулийг өөрчлөө дэмжиж өгвөл засаг эрхээ авчиж байгаа. Засаг өөрөө зохицуулалтаа хийгээл аль бомтоо нээх үү? Ямар бараан дээр квота нэмэгдүүлэх үү? Хаагур экспорт импортоо дэмжих үү, татах уу гэдэг бодлогоо л хийгээд явна. Өмнө дандаа ингээд шуурхай ажиллагаа хийгээд яваад идэг болцоотой байсан. Шатхуун дээр ч бас тэгдэг шүү дээ. Шатхуун хомсдвол татвараа буулгана, шатхуун нийлүүлдэг татвараа бос өсгөнө гэдэг юм татврын зохицуулалтаа, бомтын зохицуулалтаа хийдэгтэй адилхан энэ Улаанбуудаа гурил дээр бол би юм зохицуулт хийгээд авах болцоо байгаа. Тэгээ тэр эрхээ авахгүй заавал их хурлаар ордог болох болцсон ингээд хууль болчоор ингээд жил тойроод хуулийн процедур болоод ингээд байгаад байгаа. Тэгэхээр ер нь их шуурхай байдлыг л хангаж өгөөч гэж оруулж ирж байгаа зүйл шүү дээ. Бид шуурхай байдлаа хангаад ингээд зохицуулалтаа хийгээд явах болцоотой ийм бараа бүтээгдэхүүн дотоодын чадах бий болсон байна. Тариаланчид нь бэхжсэн байна, үйлдвэрүүд нь байна.